За сайн байцгаана уу? Өнөөдөр цэгийн динамикийн үндсэн бодлого сэдвээр жишээ бодлого дээ. За цэгийн динамик үндсэн хоёр бодлого байдаг. Нэгдүгээр бодлого буюу шууд бодлого. За шууд бодлогын үед цэгийн масс хөлгөөний хууль өгөгдөх бөгөөд за хугацааны өгөгдсөн гишинд зэгтүүлждэх хүчийг олно. За нэгдүгээр жишээ бодлого цөмөр авч үзье. М тэнцүү 0.5 кг масстай цэгийн хөлгөөний хууль координатын аргаар өгөгдсөн бөгөөд Т1 тэнцүү 1 секунд гишинд зэгтүүлчлэх хүчийг ол гэсэн бодлого байгаа гэж бодъё. За тэгвэл эхлээд цөмөрөө цэгийн хөлгөөний дифференциал тэгштгэл ашиглан олно. За цэгийн хөлгөөний дифференциал тэгштгэл гэж юу вэ гэхээр цэгт үйлчилж байгаа хүчний x тэнхлэг дээрх проекцэн масс ба хурдтгалын x тэнхлэг дээрх проекцэн үржүүр байна. За y болон z тэнхлэгийн хувьд ижилхэн масс ба хурдтгалын проекцэн үржүүр байна. За цөмөр энийг нэгдүгээр тэгшгэлгээд дугаарлаад бодлогоо бодъё. За энэ нэгдүгээр тэгшгэлээс харахад цэгт үйлчилж байгаа хүчийг олохын тулд бидэнд хурдтгалын x зэрэг тэнхлэг дээрх проекцийг олох шаардлагатай болж байна гэсэн. За хөлгөөний хууль өгөгдсөн учраас би энэ хөлгөөний хуулиас хугацаагаар нэг удаа уламжлал авбал хурдны проекцууд гарна. Ороор хэлбэл Vx гэдэг маань x-с хугацаагаар авсан нэгдүгээр нь би уламжлал. За 2t кубын уламжлал 6t квадрат 2.5t квадратын уламжлал нь 5t. За тогтмол тооны уламжлал тийг учраас бид нар тооцохгүй. За y буюу y-гээс хугацаагаар авсан нэгдүгээр нь би уламжлал нь 1.5t квадратын уламжлал 3t 2t-ийн уламжлал 2 байна. За хурдны z тэнхлэг дээрх проекцэн z-ээс хугацаагаар авсан нэгдүгээр нь би уламжлал байна. За уламжлал авал t куб уламжлал нь 3t квадрат хасах нь 1.5 гэсэн хуулиар өөрчлөгдөнө гэсэн үг. За одоо тэгвэл цөмөрөө хурдтгалын x y тэнхлэг дээрх проекцуудыг олъё. За хурдтгалын x тэнхлэг дээрх проекц маань x-с хугацаагаар авсан 2 дугаар нь би уламжлал буюу энэ тэгшгэлээс уламжлал авна. За 6t квадратаас уламжлал авъя 12 t 5t-ийн уламжлал 5. За хурдтгалын y тэнхлэг дээрх проекц маань y-гээс хугацаагаар авсан 2 дугаар нь би уламжлал буюу хурдны функцаасаа хугацаагаар нэгдүгээр нь би уламжлал авна гэсэн үг. За 3t-ийн уламжлал 3 тогтмол тооны уламжлал тэг. За z тэнхлэг дээрх проекц нь z-ээс хугацаагаар авсан 2 дугаар нь би уламжлал буюу vz-ээс нэгдүгээр нь би уламжлал авна гэсэн үг. За 3t квадратын уламжлал 6t. За тогтмол тооны уламжлал тэг. За ингээ бид нар хурдтгалын x y z тэнхлэг дээрх проекцийг оллоо. Одоо нэгдүгээр тэгшгэлээс харах юм бол ax y az-ийг массаар үржүүлчихвэл бид нар хүчний x y z тэнхлэг дээрх проекцийг олох боломжтой болж байна гэсэн. За ийхүү манай цэгт үйлчилж байгаа хүчний x тэнхлэг дээрх проекц нь массыг үржих нь ax буюу за шууд орлуулаа бодъё. Масс 0.5 кг-гээ өгөгдсөн байгаа. ax-ийн оронд 12t. За 12-ыг үржих нь өгөгдсөн хугацаанд t тэнцүү 1 секунд гээд өгөгдсөн учраас түүнийг орлуулан бодвол fx нь
3.5 ньютон. За F(y) массыг үржих нь AY масс 0.5. За AY нь тогтмол 3 байгаа юм байна. За ингээд 1.5 ньютон гарч байна. За FZ эмийг үржих нь AZ 0.5-ыг үржих нь 6T 6 үржих нь 1. За ингээд 3 ньютон гарч байна гэсэн. За тэгвэл хугацааны өгцөн эгш нь манай эмзэгтүүлчилж байгаа F хүчний модуль юутай тэнцүү байх вэ гэхээр түүний X Y Z тэнхлэг дээрх проекцуудын квадратуудын нийлбэртэй тэнцүү байна. За ингэхээр Fx маань 3.5 гарсан 3.5-ын квадрат 1.5-ын квадрат нэмэх нь 3-ын квадрат. За квадратуудын нийлбэрээс язгуур авч тон утгыг олвол 485 ньютон байна. За F хүчний чиглэлийг олох юм бол чиглүүлэгч косинус ашиглан олж болдгийг та бүхэн мэдж байгаа хаа. За одоо цэгийн динамикийн 2 дугаар бодлого буюу уруу бодлогын жишээ бодож үзье. За уруу бодлого. Уруу бодлогын үед яах вэ гэхээр бидэнд цэгийн масс, цэгт үйлчлэх хүч болон хөдөлгөөний анхны нөхцөл өгдөх ёстой. Хөдөлгөөний анхны нөхцөл. За тэгвэл М тэнцүү 0.5 кг масстай цэгт Fx тэнцүү 6-аас нь 2.5 Fy тэнцүү 1.5 Fz тэнцүү 3T гэсэн хуулиар хувьсах хүч үйлчилж байгаа гэж бодъё. За мөн хөдөлгөөний анхны нөхцөл нь X0 тэнцүү хасах 1, Y0 тэнцүү 3, Z0 тэнцүү 2. За X0 1 тэнцүү тэг Y0 1 зэгтэй хасах 2, Z0 1 зэгтэй хасах 1.5. За хөдөлгөөний анхны нөхцөл гэдэг юу болохыг цөмөрөө эргэн саная. Хөдөлгөөний анхны нөхцөл гэдэг маань Т тэнцүү 0 эгшинд буюу хөдөлгөөн эхэлж байх эгшин эсвэл хөдөлгөөнийг ажиглаж эхэлж байгаа тэр эгшин дэх цэгийн анхны байрлал. За манад бол X0, Y0, Z0. За мөн анхны хордны утга X0 нэг штэ гэдэг маань Vx0 гэсэн үг тийм ээ. Анхны хордны X, Y, Z тэнхлэг дээрх проекц нь өгөгдсөн байх ёстой. За тэгэхээр өгдлийг ашиглаад цөмөрөө юу тодорхойлох вэ гэхээр хөдөлгөөний хуулийг тодорхойлно. Тэгэхээр цэгийн динамикийн уруу бодлого гэж юу вэ гэхээр цэгийн масс, цэгт үйлчлэх хүч болон хөдөлгөөний анхны нөхцөлийг ашиглан цэгийн хөдөлгөөний
хуулийг тодорхойлдог байна. За энэ нэгдүгээр тэгштгэл ёсоор fx гэдэг маань масс ба хурдтгалын уржуур. За нэгдүгээр тэгштгэлийн хоёр талын масс хувааж үзвэл ax юутай тэнцүү авах вэ гэхээр fx-ийг хуваах нь масс. За fx энэ тэгштгэлээ ашиглаад масс 0.5 кг гэж өгөгдсөн учраас орлуулан бодвол 12-тэй хасах нь 5. ay y-ийг хуваах нь масс буюу 3. az нь f-ийг хуваах нь масс буюу 6t гэж гарч ирж байна. За бид нар хөдөлгөөний хуулийг олох гэж байгаа учраас энэ тэгшгэлээс интеграл авбал хурдны x, y, z тэнхлэг дээрх проекц гарна. Vx буюу x-ээс авсан хугацаагаар авсан нэгдүгээр нь бий уламжил. За энд 12t-гээс интеграл авбал 6t квадрат хасган 5t. За нэмхэн c1 гэсэн интегралын тогтмол байна, тийм ээ. За vy буюу y-гээс авсан нэгдүгээр нь бий уламжил маань 3t дээр нэмхэн c2 гэсэн интегралын тогтмол байна. За vz нь z-ээс авсан нэгдүгээр нь бий уламжил гэсэн. За 6t-гээс интеграл авбал 3t квадрат нэмхэн c3 болно гэсэн үг. c3 болно гэсэн үг. За энэ тэгшгэлээсээ дахиад нэг удаа интеграл авъя. За x тэнцүү 6t квадратаас интеграл авбал 2t куб. За 5t-гээс хасах нь 2.5t квадрат нэмхэн c1t за нэмхэн c4. y нь за 3t-гээс интеграл авбал 1.5t квадрат нэмхэн c2t нэмхэн c5. z t куб нэмхэн c3 t нэмхэн c6 гэсэн байдлаар бидэнд хөдөлгөөний хуулийг тодорхойлсон байна. За энд бид нар c1, c2 гэх мэт c6 гэсэн интегралын тогтмолуудыг олно. За энэ интегралын тогтмолыг олохдоо бид нар энэ хөдөлгөөний анхны нөхцлөө ашиглана гэсэн. За тэгвэл энэ тэгштгэлийн t-гийн оронд t0 тэнцүү тэг гэсэн утгыг орлуулвал x0 тэнцүү c4 буюу хасах 1, y0 тэнцүү c5 буюу 3, z0 тэнцүү c6 буюу 2 гарч байна. За энэ хурдны проекцийн тэгштгэлийн t-гийн оронд t0 тэнцүү тэг гэсэн утгыг орлуулвал x0 нэг зэгтээ тэнцүү c1. За c1 тэнцүү хасах 1 гэж өгөгдсөн байна. y0
Y0 хасах Y0 нь C2-той тэнцүү буюу хасах 2. За энэ X0 нэг зэгтээ сая буруу орлуулсан байна тийм ээ. Андуурч харсан байна. X0 нэг биш тэг болж таарлаа. За энийг анхааралтай. За Z0 нэг зэгтээ C3 буюу өгөгдлөөс харуул хасах 1.5 гэж гарлаа. За энэхүү бид нар интегралийн тогтмолууд олсон учраас хөдөлгөөний хуулийг эцсийн хэлбэрээр бичих боломжтой болж байна гэсэн. За x тэнцүү 2t куб хасах нь 2.5 t квадрат. За C1-ийн оронд тгийг орлуулна. Тэгэхээр энэ гишүүн байхгүй гэсэн үг. C4 хасах 1. Y тэнцүү 1.5t квадрат нэмэх нь C2t. C2 хасах 2 гарсан байна. Хасах нь 2t. За C5-ийн оронд бид нар 3-ыг орлуулах юм байна. За Z нь T куб. За C3-ийн оронд 1.5-ыг орлуулвал хасах нь 1.5 T. За C6 маань 2 гарсан байна. Нэмэх нь 2. За энэхүү бид нар цэгийн хөдөлгөөний хуулийг тодорхойллоо. За эндээс харах юм бол энэ цэгийн урвуу бодлогын хариу нь цэгийн шууд бодлогын өгөгдөлтөө ижил явах ёстой. За цамраа зөв бодсон хэсгээ шалгая. X 2 t куб хасах нь 2.5 t квадрат хасах нь 1. Y тэнцүү 1.5 t квадрат хасах нь 2 нэмэх нь 3. За Z тэнцүү t куб хасах нь 1.5 нэмэх нь 2. Гэт шууд бодлогын өгөгдөл уруу бодлогын хариу 2 ижил гарч байна. Оролцоод бид нар бодлогыг зөв батсан байна гэсэн.